За сайн бацхан өнөөдрийн ярих сэдв маань бомбын эрен. За ганц эрен бол 2000 гаруй жилийн турш үргэлжилдэг. За энэхүү эрний өөрчлөлтөнд юу нөлөөлдөг вэ гэхээр дэлхийн тэнхлэгийн эргэлтийн систем процессанд өөрчлөлт орох үед ингээд нэг эрен өөрчлөгддөг байх нэ. За өмнө нь 2000 гаруй жилийн турш загасны эрен байсан. За одоо Есүсийн тоолол гэж ярьдаг штэ манай эрний. Есүс төрснөөр загасны эрен үүссэн гэж үздэг. За энэхүү загасны эрний төгсгөл маань хэдэн онд байсан бэ гэхээр 2012 он. Одоо нөгөө Маягийн тоолол 2012 оны 12 сар 21-нд дуссан дэлхий сүнсэн гэж одоо үздэг штэ тий. Тэр маань юу гэсэн үг вэ гэхээр одоо бидний өмнөх үе буюу загасны эрний төгсгөл. Загасны эрен төгслөөгөө дэлхий бол сүрээгүй. Харин шинэ эрен эхэлсэн бомбын эрен. За нэг эрнээс нөгөө эрен рүү шилжих үед ямар нэгэн байдлаар одоо шинэ эрен эхэлж байгаа шүү гэдэг дохио ирдэг байх нэ. За одоо тэрхүү дохиог Дэлхийн суурил 2012 гэдэг кино бол үзүүлсэн байгаа. За 2012 онд нөө Дэлхийн суурин гэж бөөн лаач хүдэнс бэлтэл бөөн болж ирсэн шүү дээ тий. Тэр маань бол дэлхийн сүнэлтэнд бол биш, энергийн өөрчлөлтөнд бол хамааралтай байсан үйл явц юм аа. Дэлхийн энергийн хэлбэлцэл давтамж нь 3 дугаар түвшинд байсан бол одоо 4 5 дугаар түвшин рүү өсөж хэлбэлцэж байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр энэхүү өндөр давтамжийг юу авчирсан бэ гэхээр бомбын эр авчирч байгаамаа. Одоо бомб гэдэг маань хумх тийм ээ. За хумхын орд маань болохоор юуг хариуцдаг вэ гэхээр улиг болсон зүйлсийг эвдэхийг хариуцдаг. За жишээлбэл эрт дээр үед тог цахилгаангүй байсан бол одоо бид нар тог цахилгаантай байна. Одоо энэ тог цахилгааныг маань бомбын орд хариуцдаг. За мөн аянга цахилгаан. Бомбын орд маань маш тийм цахилгаан шиг эрч хүчтэй. Тийм орд байдаг. За мөн таахын аргагүй. За мөн бомбын ордны өөр нэг удирддаг зүйл бол ижил хүйстнүүд. За улиг болсон зүйлсийг эвддэг гэд ярьсан штэ тий. Эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй суух хэрэгтэй гэсэн одоо улиг болсон үзэл сурталыг одоо бомбын орд эвдээд одоо энэ хүү бомбын эрэнд ижил хүйстнүүд бол маш олон бол дэлгэрэх болно. За эрэгтэй хүн эмэгтэй хүнээ л хайрлах хэрэгтэй гэсэн одоо тэр маш олон жил хүний тархинд кодлогдсон зүйлийг одоо бомбын орд маань эвдэж байгаа. За мөн улиг болсон зүйлийг эвдэнэ гэдэг ахаа өөрөөр тайлбарлах юм бол 2020 онд коронавирус гарсан тийм ээ. Бид нэр сургуульд явахдаа, ажилд явахдаа, хичээлд явахдаа заавал тухайн танхимд нь очиж хичээлдэг ажилдаг байсан. За гэтэл коронавирус гарснараа онлайнаар бүх зүйл явагддаг болсон шүү дээ. За тэр маань бас улиг болсон зүйлийг эвдэж байгаагийн нэг хэлбэр. За энэ хүү бомбын орд маань бас өөр юу удирддаг вэ гэхээр хайр гаргийнхныг удирддаг. Хайр гаргийнхан бол маш тийм том гавлын ястай, том толгойтой байдаг шүү дээ. Тархи нь маш том. Тэд нар чинь өөрсдийнхөө тархины потенциалыг маш дээд түвшинд хүртэл хөгжсөн гэсэн ойлголттой. Тэгж ойлгож болно. Тэр энэ бомбын эрэнд энэ дэлхийн хүмүүс маань хайр гариг руу явах, хайр гаргийнхантай холбоо тогтоох боломж магадлал маш өндөр байгаа. За энэ хүү бомбын эрнэ 2000 жилийн турш дэлхийн техник технологийн хөгжил тартагтай тултлаа хөгжинэ. За мөн хүмүүс өөрсдөө роботчиж эхлэх боломжтой. За роботын эхнэр авах, робот нь нөхөр авах гэх мэтчлэн робот амьтанд тэжээх, өөрсдийнхөө биеийг роботжуулах, биендээ төхөөрөм суулгах гэх зэргээр одоо өөрчлөлтүүд гарах болно. За энэ нь яагаад ийм өөрчлөлт гарч байгаа гэхээр угаасаа нөгөө бомбын эрний улиг болсон зүйлийг эвддэг шинж чанараас үүдэлтэй байгаамаа. За загасны эрэнд бол одоо маш их дайн дажин болж одоо маш хүн өгч байсан шүү дээ. Загасны эрен маань золиосыг одоо шаарддаг. Золиостой холбоотой тийм энерги өгж байсан байх нэ. За та бүхэн анзаарах юм бол 2012 оноос хойш одоо бидний хэрэглэдэг техник технологи маш хурдцтай бүр дийлдэхгүй хөгжиж байгаа.
Нэг утас худалдаж авахаар дараагийн утасын загвар нь гарчдаг. Нэг машин худалдаж авахаар дараагийн шинэ загвар нь гараад ирдэг. Тэгэхээр энэ бомбын эрдний техник технологийн хөгжлийг бол гүйцэхгүй гэсэн үг. За эсвэргээрээ бас бомбын эрдний сайн талууд гэх юм бол хүмүүс маш их бясалгал хийж дотоод ухамсар, дотоод хүнээс сэрээх, одоо шашин бол мунхруулга гэдгийг маш сайн ойлгож гэгээрэлд хүрэх боломжтой. За гэгээрэл гэдэг маань бол шашинтай ямар ч холбоогүй зүйл шүү. Шашин гэдэг зүйл маань бол загасны эрэнд маш их газар авсан хүнийг тархийг мунхруулагч одоо тийм нэг төрлийн бол бизнес болчихсон тийм зүйл байх нэ. За шашин бол худлаа гэж бол 100% хэлэхгүй шүү дээ. Шашныг үүсгэгч одоо тэр Есүс Христ, одоо Будда, Сиддартх энэ төр бол өөрсдөө нэлийн дээд түвшний давтамжаас ирсэн сүнснүүд байсан гэж үздэг. За тэнгуут нөгөө арын залгамжийн халааг нь авсан шавнар гэх хүмүүс нь тэгээд ерөнхийдөө бол бизнес болоод ерөнхийдөө хувраа авчихсан. За тэгэхээр бомбын эрэнд одоо хүмүүс шашингаас татгалзаж шашингаас баг багаар ангижирч эхлэх нэ. За тэнгуут ойрд астролог маш их газар авч байгаа та бүхэн анзаарч байна уу? Астрологтой холбоотой пэйжүүд, YouTube хаягууд, за монгол хэл дээр ч бай, гадаад хэл дээр ч бай маш их газар авч байгаа. Тэгэхээр энэ бомбын эрен маань бас астрологтой холбоотой. Бид нэр хэдий болтол загасны эрен шиг унтаа байдалтай хурдагдаад амьдрах вэ? Одоо бидний амьдралд нөлөөлж байгаа гариг эрхсүүдийг мэдэж таньж авцгаая. Та бүхэн нууцыг мэдээ гэж одоо хумхын орд одоо бомбын эрен маань уриалж байгаа нэ. Тийм ч учраас астрологийн мэдээлүүд одоо жирвээсээ илүү дэлхийд даяар тарж байгаа байх нэ. За загасны эрэнд бол хүн нарны ордоо л ганцхан мэддэг байсан бол одоо 3 сар төрсөн загасны орд гэдгээ л мэддэг байсан бол бомбын эрэнд биеийн нар сар мандалд орд гэдэг 3 чухал ордтой байна. За тэгээд тэрэн дээрээ нэмээд ахаа зөндөө ордууд байгаа. Гэх мэтчлэн нууцуудыг одоо бомбын орд маань дэлхийд даяар түгээж задлж байгаа хэрэгэ. За үүгээр 2000 жил бомбын орд явсны дараа одоо матрын эрен үе эхэлнэ. Матрын орд. За бомбын эрнийг маань болохоор англиар Age of Aquarius гэж нэрлэж байгаа. Монголоор Aquarius одоо бомбыг хумх бомб гэсэн хоёр өөр нэршлэр нэрлэдэг байгаа. За загасны эрэнд хүмүүс шашинд мухар сүсгээр итгэдэг байсан бол энэхүү бомбын эрэнд хүмүүс од гариг эрхсийн нөлөө астролог гэдэг зүйлд баримт нотгоотойгоор итгэж эхлэх болно.